Хөдөөгийн аслагдсан сургуулиудад интернетийн хурдыг шийдэх талаар олон жил ярьж судалсан байдаг. Гэтэл сонгуул явуулахын тулд 400 гаруй Starlink төхөөрөмж ашиглаад дараа нь агуулгад хадгалсан байжээ. Тэгвэл үүнээс Баруун аймгийн аслагдсан 25 сургуульд интернетийн үйлчилгээг сайжруулах хүрээнд Starlink төхөөрөмжүүдийг ашиглуулахаар болсон байна. Өнгөрсөн 2024 оны сонгуулиар улсын бүртгэлийн ерөнхий газар сонгуулийн ерөнхий хорооноос дүн мэдээлэл түргэн шуурхаар дамжуулах хүрээнд 400 ширхэг Starlink төхөөрөмж худалдаа авчээ. За гэхдээ сонгуулийн дараа тодорхой хувийг нь аслагдсан аймагуудын цагдаа төрийн байгууллагуудад ашиглуулж үлдсэн хэсгийг нь агуулгад хадгалж байсан байна. За тэгвэл инновац цахим бодлогын байнгын хорооноос боловсролын салбарын цахим шилжилттэй танилцах үеэр 57 сургууль интернетийн сүлжээнд холбогдох шаардлагатайгааг танилцуулсан байна. За энэ дагуу холбогдох сайд нарт хүсэлт тавьж 25 сургуульд Starlink төхөөрөмжийг олгожээ. Увс, Ховд, Завхан, Говьалтай аймагуудын 25 сургууль. Тэгэхээр яг эндээс юу харагдаж байна гэхээр биднэрт ингээд боломж бол байна. Байдаг. Тэрийг ингээд бас олж харддаггүй. Эсвэл нөгөө салбар орнод мэдээлэл солилцсон муугаад байдаг. Тэгэд нөгөө сургуулиуд интернет хийнэ гэдэг ингээд дараа жилийн төсөв төлөвлөгөөнд тусах уу яах уу гэдэг ингээд яригадаад идэг. Иймэрхүү зүйлс бол бас байгааг энэлэг идрэл гэж бодож байна. Энэ ажил дээр бас идэвх чармалт гаргасан салбарын сайд нар тэр төрөмчийн бодол зохицуулалтын хорооныхын сонгуулийн ерөнхий ороо улсын бүртгэлийн газар дээр бас байсан. Үүний үр дүнд төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай зөвшөлдсөж Увс, Ховд, Говьалтай, Завхан аймгийн аслагдсан 25 сумын сургуулиудад өндөр хурдны интернеттэй болжээ.